Тэнгэрийг минь нарсаар тань Хөсгөнүүдийг минь онтон төргийа. Өнөөдөр Сайн Шиндийн Зангилаанд Улаанбаатар төмөр замын зүтгүүрчдийн тэр дундаа машинистрийн зөвлөгөө маань зохион байгуулагдаж байна. 3 дахь зөвлөгөө. За эхний 2 зөвлөгөө бол Улаанбаатар зохион байгуулагдсан. Өнөөдөр Сайн Шиндийн Зангилаанд Сайн Шиндийн татгсыг төсгөлж зөвлөгөө маань зохион байгуулах бэлэн болоод байна. За өнөөдрийн 280 дугаар галтргээр манай эрхэм хүндэт зочид болох замын 1-р оролцогч дарга Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяа тээвэрчид, за мөн бусад төмөр замын машин зөвлөгөөнд оролцох Улаанбаатар татгсыг Дархан татгсгийн зүтгүүрчд маань хүрэлцэн ирж байна. Эрэст түмнийг минь цог химолтон гэгэн шүтэнийг минь золгучи. Всем добрый день, коллеги. Сегодня знаменитый день, день машиниста. Работа очень тяжелая, профессия тяжелая, поэтому хочу поблагодарить вас за ваш труд. Спасибо за то, что вы вкладываете в эту профессию все свое время, стараетесь, трудитесь. Хочу вам пожелать развития, обучайтесь, будьте профессионалами. Спасибо вам за работу. За өнөөдөр машинистрийн 3-р зөвлөгөө маань Сайн Шинд хотод зохион байгуулагдах бэлэн болсон байна. За өнөөдөр 286 дугаар галтргээр Улаанбаатар Дархны зүтгүүрийн бригадууд маань мөн хүндэт зочид маань Сайн Шиндд маань хотод маань хүрэлцэн ирж байна. За 2025 оны зүтгүүрийн аж ахуйн албаны бас томоохон арга хэмжээний нэг бол машинчиг 3-р зөвлөгөө бол Сайн Шинд Зангилаанд ирж хийгдэжээ. За энэ Зангилаанд зөвлөгөөнд 300 гаруй зүтгүүрчид оролцож байна. За бэлтгэл ажлуудаа хангалтад зочид төлөөлөгчдөө 286 дугаар галтрээр хүлээж авах бэлэн зогсож байна. За мөн бусад төмөр замчдын төлөөлөгчдөр оролцсон, хөдөлмөрийн баатарууд маань оролцсон гэсэн ийм арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. За өглөөний мэндэ. За сайн байна уу? Өглөөний мэндэ. Машинистийн 3-р зөвлөгөө болж байна. Тэгээд Сайн Шинд хотод болж байна 3-р зөвлөгөө маань. За зөвлөгөөний талаар та нэг бид хүндээ сэтгэлээ олцсон уу? За энэ машинистрийн зөвлөгөө ингээд Дархан Сайн Шинд Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн шинжлэх ур чадвар туршлага алдаа оноо гэж Сайн Шинд Тэрний маань бусад машинистрийн шинэ бахмад алдаа сургамж зөвлөмжтэй суурилсан маш зөв зохион байгуулалттай болж байгаа.
Сайн шалгалтын шуурхай сервис оператор сарны тоололтой намхан толгодоос наушки хүрсээ атцэл өгшөх халуун суудсан ат тэргээ жодоцоо төтвөрчи моц товчаны тэрэгэн цоо хоёр цагаан тэнгэрт сүсэргэж газар цахилхаа дэлхийн хүчтэй Монгол агчирдаа төрийн хэшиг За сайхан ирсэн үү? Сайхан ирсэн үү? Тэгээд За сайхан ирсэн үү? Сайн бацхан уу? Сайхан ирсэн үү? Одом орны дорны гой бос уртын урт хөврөх ган замаар урчлан түлчээлэх гатрих хурдална эрен зунтага хөдний дүсээ элчи тэрэгний эзэд бит сэтгэл зүлэглэр амжилт дагуулсан сайн шан татах хэсгээ ажил үйсэн гэгэн хүнгээд амьдрал
гол ачааг үүрч байгаа машинч нар эрхэм зүтгүүрчид та бүхэндээ 3 дугаар зөвлөгөөний мэндийг өргөн дэвшүүлье. Цаашдаа бид одоо машинч нарынхаа зүтгүүрийн бригадын ажил амралтын дэглэмээс эхлээд бидэнд одоо өнөөдрийн мөрдөж байгаа тушаал зааврыг шинжлэх мөн ая тухтай одоо аялах нөхцөлийг бүрдүүлэх гэдэг олон ажлууд маань урд байгаа. Тэгээд эрхэм одоо зүтгүүрчид машинч нар та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За сайн байцгаана уу. За өнөөдөр 2025 оны 11 сарын 19-ний сайхан өдөр машинч нарын 3 дугаар зөвлөгөө маань болж байна. За миний хувьд бол одоо машинч нарын 2 дугаар зөвлөгөөний бас зохион байгуулалтанд оролцож ажиллаж байсан. За энэ удаагийн зөвлөгөө маань бол одоо сайн шанд хотод одоо болж байгаагаар бас онцлогтой. За тэгээд зөвлөгөөнийг одоо зохион байгуулж байгаа замын удирдлагууд, тэмцсэн замын удирдлагууд, зохион байгуулж байгаа зүтгүүрийн аж ахуйн албаны хамт олондоос ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд та бүхэн маань бас зөвлөгөөндөө идэвхтэй оролцоорой гэж уриалах байна. Техникч, мэргэжил хөгжлөөр сургалтад хөндлөжээ. За нийтдээ зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд 132 хэсэг машин зөрүү шинээр зүтгүүрт болох хэмжээ өгсөн байна. Шинжилснээр замын үдэд 12 өрөөний тавилгыг бүрэн шинжилсэн. Чарт сайн газрын тавилга хийсэн. Зүүн хараа эрдэмтэд гадна дотн засар хийж хүлээлгэж өгсөн. Цаашдаа үзүүлэх хийх өндөр ач холбогдолтой байна. За Улаанбаатар төмөрцөө одоос 11 жилийн өмнө анх 8000 он жилдээ 90 могонтой хүчтэй галтгийг 2-6 оомжээр ичгээд дээжсэн бол 2025 оны 11 сарын 12-ны өдөр 1101 тонн ачаатаа 108 могоноос бүрдсэн галтгийг маань цагаар айлж ирдээс ажилтаа дээж дүнгээд тогтоолоо. өндөр үүдийг өргөн өгтөн авцгаая. Сайн байцгаана уу эрхэм мөндөд эрхэмсэг ноёдтой эрхэм мөндөд зочдоо. Эрхэм мөндөд машинч нар эрхэм мөндөд зүтгүүрийн машинч нарын 3 дугаар зөвлөгөөн эхлэхүү эхлэхэд бэлэн болоод байна. Монгол улсын маань хөгжлийн түвшин болсон зүтгүүрчин та бүхнийхээ энэ зөвлөгөөнд амжилтыг хүсэж гэгэн сайхан өглөөний мэндийг халуун сайхан алга ташилтаар бие биендээ уран хайрлсан энэ сайхан зөвлөгөөнийг эхлүүлье. Монголын төмөр сонцлын бүлдэгчдийн эвлийг эдгээр тулгав. Монгол улсын хөдөлмөрийн баатар Өрөвдөрж баатар маань хөрөлцөн байсан байна. Монгол улсын авиатэрчин баяраа. Монголын төмөр сонцлын үйлдвэрчний эвлэлийн дэвтэр тулга дарга маань орж ирж байна. Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Мальцев Александрович Владимирович. Эвлэгийн албаны зүтгүүрийн засвар хэрэгжсэн байцаагч Мөнгөн Баяг. Самтеврианы төлөөлөл. Монголын транслогистик хамт олонны төлөөлөл. Баян засгийн төлөөлөл хүрэлцэн байна. Баярлалаа. Чего
хийсэн гол ажлуудаа хамт олонныхаа амжилт бүтээлийг одоо та бүхэнд танилцуулъя. За энэхүү тайлан зөвхөн адны хийсэн ажил биш, нийт хамт олонны маань хийсэн ажлын үр дүн байгаамаа. Яг аль цэгдэр байна гэдэг юм дээр бол бид нар бас энэ одоо 2-3 жилийн хугацаанд бол нэлээд ажилласан. За энэ одоо ажлыг хэрэгжүүлэхийн тулд бид нар 24 оноос ахуулаад Power BI буюу одоо энэ data analysis гэдэг мэргэжилтний хүмүүсийн ажилдаг энэ дүү шинжилгээ гэдэг программыг бол сэтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд бол нэвтрүүлсэн. За одоо энэ Power BI програм нь дэлгэцэн дээр харагдаж байна. Өнөөдөр одоо гологдол дутагдлын судалгаа за анхны өгөгдөл оруулахад үндсэндээ бидний харахыг хүсэж байгаа энэ одоо форматаар дашбордоор бол энэ дүү шинжилгээ маань харагдаж байгаа. За энэ програмыг ашиглаж ирснээр депотууд дээр байгаа эзэн техникийн ажилчдад энэ 3-р чуулган дээр та бүхэндээ баярын мэнд хүргэж замын дараа болон өөрийн нэрийн өмнөөс баярын мэнд хүргье. Отдельные слова благодарности хочу произнести нашим ветеранам. За тэгээд ахмадуудтай зориулж бас тусдаа үг хэлмээр байна. Ваш опыт хэлмээр байна. Молодому поколению машинистов хочу сказать, чтобы не забывали, что от вас очень много зависит. За залуу машинистуудтай хэлэхэд одоо та бүхнээс маш их юм хамааралтай шүү гэдгийг хэлмээр байна. Действительно, дорога работает в очень хорошем темпе. За зам бол маш их ачаалттай, маш сайн темптэй ажиллаж байгаа. Об этом уже говорил Гантемур дорога, Харло дорога. Очень красивые цифры, очень большие рекорды сделали. За тэгээд Гантемур дорога болон Харло дорогийн талаар маш их ярьлаа, маш их гоё тоонууд үзүүлсэн та бүхэн. И для нас действительно очень важно, чтобы молодое поколение поддержало тот темп, который сейчас действует на дороге, идет на дороге. Тэгээ өнөөдрийн хэмжээнд замын хэмжээнд явж байгаа ийм их ачааллыг бол одоо барьж явах бол залуу машинистуудад захиж хэлмээр байна, хадгалаарай гэж. От вас очень много зависит. Это и безопасность движения, и здоровье пассажиров и наших работников. Та бүхнээс хамаарч одоо хөдөлгөөний аюулгүй байдал болон зорчигчдын одоо эрүүл мэнд бүх юм хамаарч байгаа шүү гэж хэлмээр байна. И всегда, везде наш. Поэтому искренние поздравления с таким действительно праздником. Понятно, что будут рабочие моменты, которые вы обсудите, но я говорю слова благодарности за ваш труд, за ваш вклад в развитие нашей Улаанбаатарской железной дороги. Мэдээж ажлыг хийсгээр та бүхэнд маш их машинуудын зөвлөгөөн болж юунд оролцож байгаад одоо туулийн хэрэгтэй байна. Манай мөн ажиллагчид бол одоо машин туслах төмөр замчдгийн төлөө өдрөөс өдөр шөнөөс шөнд байнгын удаа анхаарал халамж тавьж идэг ийм сайхан газраа. Энэ Монгол Орос Монголын хувь нийлүүлсэн эмнэлэг Улаанбаатар төмөр замын бүтээлийг бол одоо үнэлээд баршгүй. Энэнийг бол залгамжлагт нь одоо энд сууж байгаа сайхан залуучууд юм аа. 1949 оны 11-р сарын 7-нд Москва Улаанбаатарын төмөр зам нэгдэж анх одоо 11 сарын 7-ны өдөр нээлттэй хийж үзсэн ийм түүхтэй. Энээс хойш төмөр замын үргэлжлэлийг 1952 онд уран улсын хэлэлцээрээр төмөр замын одоо үргэлжлүүлэг барьж байгуулахын хэлэлцээр одоо батлагдж байсан юм аа. Ингээд 1952 онд энэ сайн шанд Улаанбаатар холбоосон төмөр зам ашиглалтанд орж байсан. 1956 онд Улаанбаатараас замын үүдийг холбоосон уран улсын одоо хэлэлцээр ясаад төмөр зам одоо замын үүдийн төмөр зам ашиглалтанд орж байсан юм аа. Өдөр бүрэлдэхүүний ашиглалт засвар хариуцсан замын урлагч дарга Гантемур Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Александр Владимирович Мальцев нарыг хүндэтгэн урьж байна. Улаанбаатар төмөр замын хүндэт өмнөх шагналаар сайн шандат хэсгийн 8-р цооны бишиж Хуйбаатар хөгтө очир данзан
өнөө олон жилийн үр бүтээлээ агуулгын шагшуулмын өнөөдөр ялгаршиж байгаа Ойбодрын очигданзан ан хөдийн дэлхийн өргөдөлтөд халуун нөлөөтэй баярыг төлөвлөний аюулгүй байдаг. Одоогийн зөвшөөрөл мөн жолооны үйлчлэл мандалсан 102,373 мянган км-ийг үр бүтээлтэй ашиглаж өргөсөндөө мөн 200 мянган машинчаар сайн шандан засгийн машинч Баатарогтой Солонготой мөн дэлхийн төлөвлөний аюулгүй байдаг. Одоогийн доктортой зөвшөөрөл жолооны үйлчлэл мандалсан ажиллаж 106,992 мянган км-ийг үр бүтээлтэй чадварыг чадвартайгаар дамжуулан жолооны үйлчлэлийг ахуулсан олон сайхан машинчдаар манайд шагналыг гардан авч байна. 100 мянган машинчаар сайн шандан засгийн машинч Шарлдаухтай мөн хэрдэнэ Бактери хөдөлгөөний үйлдвэрлэл мөн голөгдөд доктортой зөвшөөрдөг. Мөн жолооны мөн онцгой хөнчин цол тэмдгээр дахин засгийн 5 дугаар цовны машинч Баяраагтай Батэрдэнэ онцгой хөнчин цол тэмдгээр 750 төгрөгөөр шагнаж байна. Жаргал Сарногтой мөнгөн онцгой хөнчин цол тэмдэг болон 750 төгрөгөөр шагнаж байна. Эдгээр усан хүмүүстэй зөвлөн халуун алдаршдаар баярлая. Мөн Улаанбаатар хөмөр замын онцгой хөнчин цол тэмдгээр дахин засгийн 7 дугаар цовны машинч Жаргал Сарногтой мөнгөн Удаагийн хөнчин цол тэмдгээр Улаанбаатар засгийн 10 дугаар цовны машинч Бэрнлэухтай Эрдэн Жаргал онцгой хөнчин цол тэмдэг нь мөн 750 төгрөгөөр мөн шагнаж байна. онцгой хөнчин цол тэмдэг нь 750 төгрөгөөр мөн шагнаж байна. Улаанбаатар засгийн 5 дугаар цовны машинч Бадамцэг онцгой хөнчин цол тэмдэг болон 750 төгрөгөөр мөн шагнаж байна. Өнөөдөр олон жилийн бүтээлтэй ажилласан нэг шагнан үнэн онцгой хөнчин цол тэмдэг 750 төгрөгөөр Улаанбаатар засгийн 5 дугаар цовны машинч Бадамцэгтэй тавилыг шагнан гаргуулж байна. Улаанбаатар хөнчин цол тэмдгээр сайн шандан засгийн 9 дугаар цовны машинч Бадамцэгтэй Баттулга баярлая. сайн шандан засгийн 9 дугаар цовны машинч Баттулгийн Баттулга Улаанбаатар хөмөр замын 1-р агштай Олег Александрович Казаков шагнал гаргуулж байна. Удаагийн хөнчин цол тэмдгээр сайн шандан засгийн 10,750 төгрөгөөр шагнаж байна. Олоогтой зөвхөн сайн шандан засгийн суулын хөдөлгөөнд эдгээр зөвтгөө чамаартай. Өнөөдөр хөдөлгөөний шинж Улаанбаатар хөмөр замын онцгой хөнчин цол тэмдэг 750 төгрөгөөр шагнаж байна.
Удаан хөтөлбөрчнөр сайн шатад төслийн 11-р цооны шинж мегмөр сүрмэ ухта эйхота. Улаанбаатар төмөр замын тэргүүний төмөр замчин цог тэмдгээрээ Дархан төслийн 1-р цооны шинж Сүбатра ухта тогтох баяр. Улаанбаатар төслийн 1-р цооны шинж Сэвжид ухта эйхота. Төмөр замчин цог тэмдгээрээ Улаанбаатар төслийн 2-р цооны шинж Давхо ухта төвшин дөр. Тэжсэн таньд тэргүүний төмөр замчин цол тэмдэг болон 1 сая төгрөгөөр шагнаж уламжуулж байна. Улаанбаатар төслийн 2-р цооны шинж Давхо ухта төвшин дөр. Мөн тэргүүний төмөр замчин цол тэмдгээр сайн шатад төслийн 6-р цооны шинж өргөн цагаан ухта нэмжава. Улаанбаатар төмөр замын тэргүүний төмөр замчин цол тэмдэг 1 сая төгрөгийн хамтаараа гардаг хамтаараа сайн шатад төслийн шинж өргөн цагаан ухта нэмжава гэж байна. Улаанбаатар төмөр замын тэргүүний төмөр замчин 1 сая төгрөгөөр 4-р цооны шинж Шагбо ухта гантулга. Историк цооны шинж Лоссон дашухта Эрдэнэ сүх. Улаанбаатар төмөр зам тэргүүртэ Монгол улсын хөгжилтөмтэй хөнөмөр оролцохыг танигдж Улаанбаатар төмөр замын тэргүүний төмөр замчин цол тэмдэг 1 сая төгрөгөөр шагнан урамшуулж байна. Эрдэнэ сүх тэргүүний төмөр замчин цол тэмдэг 1 сая төгрөгөөр шагнан урамшуулж байна. Төмөр замчдын шагналын дээр болсон төмөр замчдын замчны алдар хүнд тэмдгээр Дархан төслийн ээлжин жижүүр шинж Даш Зэрэгөвтэй Бодорчлон төмөр замчны алдар цог тэмдэг болон 1 сая 500 мянган төгрөгөөр шагнал урамшуулагдаж байна. Төмөр замчны алдар цол тэмдгээр сайн шатад төслийн 5-р цооны шинж Дондог ухта Эрдэнэ хүнтэй хөвнөмрийг оруулсны танигдж Улаанбаатар төмөр замын төмөр замчны алдар цол тэмдгээр сайн шатад төслийн 5-р цооны шинж Дондог ухта Эрдэнэ баяр. Төмөр замчны алдар цол тэмдэг болон 1 сая 500 мянган төгрөгөөр шагнагдаж байна. Монголын төмөр замчдын үйлдвэрчний хөдөлгөөний хорон зүгээс баярын бичгийг хүндэт мөнх бата таны хөдөлмөрийн амжилт үйлдвэрчний хөдөлгөөний ажилд оруулсан хөдөлмөрийн тань нэмж Монголын төмөр замчдын Монголын төмөр замчдын үйлдвэрчний хөдөлгөөний холбооны хүндэт үнэлэхээр БТ мөнх нассан таны хөдөлмөрийн амжилт үйлдвэрчний хөдөлгөөний хорооны ажил хүндэт үнэлэх Монгол шагналаар шагналаа Монголын төмөр замчдын үйлдвэрчний хөдөлгөөний холбооны дарга алтан хоёрыг гэсэн байна. Та бүхний ингэдээр хэлэлцэх одон медалуудыг хараад тэнгэрт түмэн годод төгссөн юм шиг сайхан сэтгэл төрж байна. Би дэн зэрэг халуун дулаан гадаадчдаар бэлэг өрнө гэж хүсэж байна. Сайн байна уу? За өнөөдөр машин шоу
Зүтгэрийн машин чинь 3 дугаар зөвлөгөө болж байна. Та ингээд зохион байгуулагчаар болчихсон. Зохион байгуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа маань өөдөө ямар зохион байгуулалт зөвлөгөөтэй зохион байгуулж байгаа. За бүгдээрэнд нь өнөөдрийн мэндэ. За өнөөдөр манай Зүтгэрийн маргаадын 3 дугаар зөвлөгөө зохион байгуулагдж байна. За замын удирдлагаас замын 1-р ордогч дарга Казаков Олег Александрович ирсэн байна. Хөдөлгөөн бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан замын ордогч дарга Гантмөр дарга ирсэн байна. За үйл төсний орооны дэд тэргүүн тудаг дарга нар хүрэлцэн ирсэн байна. Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хөрөвд орж Гавьяа тээвэрчин Баяраа нар хүнд зочдоор ирсэн байна. Тэгээд зам тээврийн яамны төлөөлөл болон Монголын төмөр зам Mongolian Transport Logistics компани төлөөллүүд хөрөлцөн ирсэн байна. За зөвлөгөө гэх юм бол одоо эрс бол 100% эрстэй болж байна. Дээрээс нь нэмэлтээр сайн шин татах хэсгийн Зүтгэрийн бригадууд нэмэлтээр оролцож байна. За Зүтгэрийн машинчны 3 дугаар зөвлөгөөнийг та 3 үгээр тодорхойлвол. За өнөөдрийн амжилт ирээдүйн ололт. Баярлалаа танд. За сайн байцгаана уу. Бүгд нь энэ өдрийн мэндийг хүргье. За Улаанбаатар татгасан ашиглалтын 8 дугаар цооны зааварч мишиж үлзэн өрших байна. За өнөөдөр одоо зохиож арга хэмжээ зохиож байгаа машинчи 3 дугаар зөвлөгөөнд оролцож байна. Тэгээд нийт оролцож байгаа 3 татгсгийнхаа Зүтгэрийн бригадуудаа бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Зөвлөгөөнд идэвхтэй оролцоорой. Тархан татгсгийн харьяа Сүхбаатар эргэлтийн төвийн дарга Камерыг байна. За сайн шант тоцт маань машинчдын 3 дугаар зөвлөгөө маш өндөр зохион байгуулалттай болж байна. За сайн шант ажилтны цэгийнхаа хамт олондоо. За баярлалаа. За дээрэс нь бидний үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн замын удирдлага, за бусад зочид төлөөлөгч нар 3 татгсгийн машинч нартай ажлын өндөр амжилт хүсье. Та бүгдийн алтан шар зам хүзээтэй болтугай. Самбан Батаршилтаа. За өнөөдрийн зөвлөгөөнийг та 3 үгээр тодорхойлвол. За өнөөдрийн зөвлөгөөнийг одоо тодорхойлвол цэгцтэй, чадвартай, сэтгэл өндөр. Баярлалаа. За Зүтгэрийн машинчийн 3 дугаар зөвлөгөөний нэг үгээр хэлвэл. За Зүтгэрийн машинчийн 3 дугаар зөвлөгөөнд оролцсондоо туйлын баяртай байна. Зүтгэрийн машинчийн 3 дугаар зөвлөгөөнийхөө өргөн дэлгэр гоё маш гоё болж өнгөрч байна. Яг Зүтгэрийн 3 дугаар зөвлөгөөнд оролцож байгаа хамт олондоо ажлын амжилт хүсье. Өвтөө оролцоорой. За тэгэхээр тул хамгийн түрүүнд эхлээд би та бүхэндээ логик сэтгэлгээний биш бүтээл сэтгэлгээний бодлого бодуулъя. Дараагийн бодлого дээр ямар нэгэн логик дараалал байхгүй. Энэ бохгүй. Юу гэж юм сая? Хамаг биеэр нь шав ингээд юм тог хүрсэн гинэ. Тэгээд санаа зовсон. Санаа зовтой хэрэг тарьсан болов уу? Асуудал болцсон болов уу? Хэлэх юм байгаа болов уу гэдэг айдас туурсан. Ээж нь. Тэгээд нөгөө хөвгөн болохоор багшаа би хэлсэн гэлдэг чинь. За чи юу гэж хэлв? Яаж хэлв гэсэн чинь. Ээж галтгоонд хоол хийжсэн. Тэгээд би гэртлүүгөө ороод манай галтгоо яг үүдээр ороод коридор байдаг. Зүүн ирэнгүүд галтгоо байдаг гинэ. Тэгээд ээж нь хоол хийж байгааг харсан юм байна. Тэгээд хажуугаар нь явж өнгөрөхдөө ээжигээ харчаад ээж хайртай шүү гэж явцсан гинэ. Тэгсэн чинь ээжээ зогсчихсан ээж нь тухайн өдөр хичээл дээр ирсэн баг. Миний хичээл дээр үүдэн зогсож байгаа. Тэгээд хичээл дуусаад автаа уулзаж байгаа байхгүй. Тэгсэн чинь багшаа манай өртнөх сонирн байна. Сэтгэл зүйн янз бүрийн асуудал орсон юм биш үү? За 2025 оны 11 дугаар сарын 19-ноос 21-ний хооронд 20-ны хооронд зохион байгуулагдж байгаа машинч нарын Улаанбаатар төмөр зам машинч нарын 3 дугаар зөвлөгөөнд төлөөлөгч нарыг 286 дугаар галт тэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ирсэн зааварч машинч 6 дугаар цооны зааварч машинч баярлах байна. За нийт сайн шин татах хэсгээр сайн шин татах хэсгийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд өргөнөөр оролцож байгаа зочид төлөөлөгч нартай ажлын өндөр амжилт хүсье өрөөё. Сайн. Машинчийн 3 дугаар зөвлөгөөнд оролцож байна. Танд төрж байгаа сэтгэл. За машинч нарын 3 дугаар зөвлөгөө дорногой өнгө сайн шат одоо дамжуулалтаа зохион байгуулагдаж байна. Тэгээд энэхүү урд урдын зөвлөгөөнөөс хийж бүтээсэн ажлаа дүгнээд дараа
яаж ажиллах уу, яаж энэ машинч нарынхаа асуудлуудыг шийдвүүгээд нэг том зөвлөгөө болж байгаа маш баяртай. Миний хувьд бол Улаанбаатар татах хэсэгт ажиллаж байсан машинч тэгээд энэхүү зөвлөгөөнд өргөдөж ирээд болж одоо сэтгэл өндөр байна. Тэгээд хамтран ажиллаж байсан машинч нараа харсан сэтгэл хөдлөл сайхан байна. Тэгээд нийт машинч нартай цаашдынх нь ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Машинч нарын 3 дахь зөвлөгөөнд оролцож байна. Манай зөвлөгөөний нэг үгээр хэлвэл Үнэхээр кул боллоо. За ингээд өнөөдөр зохион байгуулагдж байгаа сэтгүүрийн машинч нарын 3 дахь зөвлөгөөнд оролцож байна. Сэтгэл маш өндөр байна. За би өөрөө Улаанбаатар төмөр замд 17 жил ажилласан. За урд нь Улаанбаатар татах хэсэг болон Дархан татах хэсэгт ажиллаж байсан. За тэгээ өөрөө машинч хийж исэн болохоор одоо энэ зөвлөгөөндөөс одоо маш сэтгэл өндөр хангамжтай байна. За өмнөх зөвлөгөөнд оролцож исэн шийдвэрлэх асуудлуудын талаас хорлоо даргын ярьж байгаа үйлдвэрлэлийг сонсоод харж байхад ер нь маш ахис дэвшил гарсан байна. Шийдвэрлэх асуудлуудыг шийдвэрлэж одоо зүтгүүрийн бригад аятаа тухтай ажиллаа хийх одоо ажил үгээ гүйцэтгэхээр одоо Улаанбаатар төмөр замын одоо ашиглалтын цэг зүтгүүрийн хэлтс бол маш анхаарч одоо энэ ажилтныг бол явуулахад маш одоо орчин үеийн дэвшилттэй аргуудыг нэвтрүүлж ингэж яаснууд бол маш таалагдж байна. За миний би одоо Монголын төмөр замд бол 5 толгой зүтгүүрийн депог орлогч даргын ажлыг хийж байгаа. Мөн энэхүү зөвлөгөөний одоо үр дүн одоо явцыг ажиглан одоо мөн өөрийнхөө одоо энэхүү Монгол шинээр хэрэгжиж байгаа энэ төмөр замын энэ ажилдаа бол бас мөн нэвтрүүлэх одоо талаар бодож сууж байна. Тэгээд ингээд Улаанбаатар төмөр замынхаа одоо нийт зүтгүүрийн одоо сүйрчтэй ажлын амжилт хүсье. сайн байна уу? Өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн машинчин 3 дахь зөвлөгөөнд оролцож байна. Өнөөдрийн зөвлөгөөнийг та 3 үгээр дүгнээд хэлвэл ямар 3 үг байх вэ? За машинчны 3 дахь зөвлөгөөнд оролцоод маш их баяртай байна. Өнөөдрийн зөвлөгөөний 3 үгээр товчиж хэлвэл аюулгүй байдал, ур чадвар, дасралтын хөгжил гэж тодорхойлохоор байна. За баярлалаа. Зөвлөгөөнд амжилт хүсье. За баярлалаа амжилт. Эртүр цооны машинч Батэрдэн байна. 2016 онд анх Улаанбаатар төрийн депод орж одоогоор 9 жил ажиллаж байна. Машинч одоо цаашаа татах хэсэгт болж байгаа машинчийн 3 дахь зөвлөгөөнд цуу амт олноо төлөөж ирсэндээ маш их баяртай байна. Сайн байна уу? За баярлалаа. За хаанаас явж байна? За би Дархан татах хэсгээс явж байгаа. Нэгдүгээр цооны машинч гэрэл сайхан гэж юм байна. Улаанбаатар төмөр замдаа удаа ажиллаж байна уу та? Энэ Улаанбаатар төмөр замдаа ингээ 28 жилдээ ажиллаж байна. Зөвлөгөө ямар болж байна? Манай энэ зөвлөгөөнд үнэхээр гоё ирч хүчтэй. Манай залуучууд их сайхан байна. Тэгээд ерөөс ирч хүчл харагдаж байна да. Эндээс. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За. Ирч хүчтэй залуучууд нийлсэн байна. Энэ Ахмад боордуудаас сургаал сонсож байна. За энэ бол цаашдынх нь ажил үйлсд бол улам их ирч хүч өгөх байхаа л гэж бодлоо. За баярлалаа. Өдрийн мэнд хүргье. Машинч нарын 3 дахь зөвлөгөөнд оролцож байна. Тэгээд өнөөдрийн зөвлөгөөнийг маань та 3 үгээр товчлоод хурангуулад хэлнэ гэвэл ямар 3 үг байх вэ? За сайн байцгаана уу. За Баян төмсгээс ирсэн. За өнөөдрийн зөвлөгөө бол маш сайхан болж байна. Зөвлөгөө мөн амжилттай явж үргэлжилж байна. За 3 үгээр илэрхийлэх юм бол за эв нэгдэл эрч хүчтэй ажлын амжилт гэж одоо тодорхойлъё доо. Тэгээд бүх зөвлөгөөнд оролцож байгаа машинч нартаа бүгдэнд нь ажлын өндөр амжилт өгсөөр ёо. За баярлалаа. Зөвлөгөөнд амжилт хүсье. За баярлалаа. За сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргье. Машинчийн 3 дахь зөвлөгөөнд оролцож байна. Өнөөдрийн зөвлөгөөнийг та 3 үгээр дүгнээд хэлнэ гэвэл ямар 3 үг байх вэ? За яг 3 үгэнд багтаах юм уу? Яг 3 үг багтана. За хямралыг ирчүүдийг нэг зарчимдоор нэгтгэсэн эерэг соёлыг түгээсэн ийм сайхан зөвлөгөө болж байна. Тэгээд би бол яг 3 үгээр гэх юм бол одоо хямралаг, зарчимтай, эерэг соёлтой. За баярлалаа. Зөвлөгөөнд амжилт хүсье. Баярлалаа. За өнөөдөр Саншин хотод машинчийн 3 дугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. За 3 дугаар зөвлөгөө маань бол одоо маш амжилттай сайхан эхний өдөр маань үргэлжилж байна. За энэ зөвлөгөөнийг
зохион байгуулахад тусал дэмжсэн замын удирдлагууд, за замын захиргаа одоо бол нийт одоо зүтгүүрчдийнхаа машинч нарынхаа нэрийн өмнөөс бол талархал илэрхийлмээр байна. За тэгээд өнөөдөр бас үйл ажиллагааг маань одоо яг газар дээр нь бас гардаж үйл ажиллагаанд одоо оролцож байгаа манай Сайншин татсгийн хамт олондоо бас нийт албаныхаа ажлын цэгийн хамт олоноос бас талархал илэрхийлмээр байна. За ингээд бидний одоо үйл ажиллагаа бол өнөөдөр цаашаа дахиад үргэлжлэн одоо бол машинч нар маань яг гол асуудлаа, гол ажил хэрэгч одоо үйл хэрэгээ бол одоо яг явуулж байна. За ингээд эндээс бол бид нар цаашдын одоо 3 жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж үүнийхээ дагуу бол одоо 4-р зөвлөгөөнөө хүртэл хийх ажлыг тодорхойлноо. За ингээд энэ зөвлөгөөнд оролцож байгаа нийт хүмүүстээ бүгдэнд нь одоо ажлын амжилт хүсье. За тэгээд одоо оролцож байгаа зүтгүүрчдийнхаа одоо цаашдынхаа ажилд амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Зүтгэл нөхцөл хэвээр болгож чадахгүй нөхцөл үйлгээд бодтой хийгээд тогтоогоод ингээд явах зүйл. За хортой халуун нөхцөл тогтоо гэдэг бол үнэхээр одоо томоохон шалгуу. Сайн байцгаана уу. За өнөөдөр машинч нарын 3 дугаар зөвлөгөөн Дорнов аймгийн Сайншин хотод болж байна. За анх дугаар зөвлөгөөн, 2 дугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод болж байсан. За энэ машинч нарын зөвлөгөөнийг ингэж хийдэг онцлог маань бол ер нь машинч нарыг онцолж байгаа юм биш. Заавал машинч нарыг гэдэг утгаараа хийж байгаа нь туслах машинч нарыг машинч болоосоо гэж хүсэл эрмэлзлийг төрүүлэх үүднээсээ машинч нарын зөвлөгөөн гэж явуулдаг. А энэ зөвлөгөөнд бас туслах машинч нарын төлөөлөл оролцож байгаа. Би энэ дээр тодотгож энэ туслах машинч нарын оролцоог бол бас ярих дуртай. Манай туслах машинч нар бол хөдөлгөөний аюулгүй байдал болон машинч нарын хөдөлмөрийн ур чадвар гаргахад бол 1 номерт явдаг улсууд юм байнамаа. Тэгээд туслах машинч нарыг одоо бид нар өшөө энэ одоо машинч болох, дараагийн зөвлөгөөнд орох, эрмэлзлийг төрүүлэх, мөн ялгаагүй машинч нарын дунд 100 мянган машинч гэж одоо уралдаа өрнөдөг. Энийг бол би өөрөө хариуцдаг. Яагаад 100 мянган километр аялахад машинчт нь ингэж шагнал өгд юм бэ гэвэл дүнхэрийн туслах машинч нарын оролцоог одоо сонирхлыг төрүүлэх, машинч болох, эрмэлзлийг төрүүлэх үүднээс ингэж машинч нарын зөвлөгөө, машинч нарын 100 мянга гэдэг юмыг бол уралдаан болцлыг бол хийдэг. Тэгээ өнөөдрийн энэ 3 дахь удаагийн зөвлөгөө маань одоо орон нутаг гэж ярьдаг одоо Сайншин хотод хийгдэж байна. Энд бол ер нь одоо манай төмөр замын бол сүлжээ бол ер нь хойш энд яан. Эндээс бол олон төмөр замууд Сайншин дөртөөнөөс ололн бус төмөр замууд байдаг учраас энэ зөвлөгөөнийг энд хийж байна. Тийм учраас энэ зөвлөгөөнд амжилттай оролцоорой. Тэгээд зөвлөгөөнөөс гарах шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэхэд бүгдээрээ хамтарч ажилланаа. Сайн байцгаана уу. Бүгдний өдрийн мэндийг хүргэе. Тахан татах хэсгийн ашиглалтын 3 дугаар зууны машинч анх хоёр байна. За машинчийн 3 дугаар зөвлөгөөнд одоо үргэлжлээд амжилттай болж байна. Тэгээд дөнгөж саяхан онц хөдөлгөөнчийн тэмдгээр шагнагдлаа. Энэ одоо хөдөлмөрийн маань өндрөөр үнэлсэн удирдлагуудаа маш их баярлалаа. За тэгээд нийт одоо энэ мөр зэрэгцээ ажиллаж явж байгаа машинч нартаа зөвлөгөөнд нь амжилт хүсье. Цаашдынх нь одоо ажил үйлсэд нь амжилт хүсээд ган зам нь орж галтрыг нь саадгүй сайхан аялах болтугай гэж өрөөе дөө. Сайн байна уу өглөөний мэндээ. Сайн байна уу та бүхэн. За зүтгүүрийн машинч 3 дугаар зөвлөгөөнд оролцож байна. За зөвлөгөө маань өмчтэй өгч байна. Зөвлөгөө маань бас зөвсөстэй олцож байгаа олцоод хадлаа. За зүтгүүрийн машинчийн 3 дугаар зөвлөгөө маань Сайншин хотод одоо 3 дахь удаага хийгдэж байна. Тэгээд өргөн цар хүрээг хамарсан бас сайхан зөвлөгөө болж байна. Одоо ард хэлэлцүүлэг маань маш амжилттай явагдаж байна. Тэгээд миний зүгээс бол зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн үе үеийн зүтгүүрчдтэй бас маш их баярлж байна. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэндээ эрүүл энхийг хүсье гэж хэлмээр байна. За тэгээд өөрөө хэдэн жил ажиллаж байгаа юу гэдэг юм бэ? Би Сайншин татах хэсгийн ашиглалтын цэхийн 7 дугаар цооны зааварлагч машинч. Сайншин татах хэсэгтээ би 21 жил ажиллаж байна. Тэгээд татах хэсэгтээ би 18 настай анх ажилд орж исэн. Тэгээ 21 дэх жилдээ буюу одоо 40 гарчаал ажиллаад явж байна да. За сайн бацхан уу. За Улаанбаатар татах хэсгийн 11-р цооны машинч үлзий утга өгөхтэй байна. За одоо ингээд машинч нар 3 дугаар зөвлөгөөнд оролцож байгаа мэрэгчлэлт машинч нартаа ажлын өндөр амжилт хүсье.
Зүтгэрийн машин шнэрийн 3 дугаар зөвлөгөөнд оролцож байна. Тэгээ манай зөвлөгөөнийг товч зүгээр хэлэх комент байсан бэ. За зөвлөгөө маань Сайншин тот маань болж байна. Сайншин хотын маань зорин ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Зөвлөгөө маш сайхан болж байна. Та бүхэн манай нутагт тавтай сатаарай гэж хүсье. За зүтгэрийн машин шнэрийн 3 дугаар зөвлөгөөнд оролцож байна. Тэгэхээр манай зөвлөгөөнийг хэлэх комент байсан бэ. Сайн байцгаана уу. Өнөөдөр машинчдын зөвлөгөөнд оролцож байгаа нийт төмөр замч машинчнартай бүгдэнд нь баярын мэндийг хүргэцгээе. Би одоо Сайншин татах хэсгийн 6 дугаар цагааны элч дэргэд суудны хөдөлгөөний машинч Отгон Жаргал гэж хүн байна. За би ч одоо энэ Улаанбаатар төмөр зам гэдэг их айлд одоо 1987 онд л төмөр замын техник мэргэжлийн дунд сургууль гэж байхад туслах машинчаа ангид анх орж байлаа. Одоо өнөөдрийг хүртэл би Сайншин татах хэсэгтээ ачааны болон суудлын хөдөлгөөний машинчаар өдөө хүртэл ажиллаж байна да. Тийм бол зэрэг одоо үе үеийн машинч нар та бүхэндээ энэ сайхан Дорногов аймагт манай Сайншинд болж байгаа машинч нарын зөвлөгөөнд өстэй сайхан бүхнийг хүсэн өрөө идэ. Юу дизель өрөөнд нь болохоор сүүлийн уур төлнүүд бол эхний гэрэлтүүлэг нь одоо их муудцсан явж байгаа. Тэр тэрнүүдийг гэрэлтүүлгийн сайжруулж өгөх байна. За гуравдугаарт нь кабины халаагур битүүмжийг сайжруулах гэсэн байна. Энэ болохоор одоо хүүтэн болж байгаа одоо зарим хэсгүүд их хүүтэн байгаа. Нөгөө хөдөлгөөр маань хэдийг үлээсэн ч гэсэн сивилдэхтэй бүтээн муутай байгаас болоод кабины хүүтэн байгаа нэмэлт цахилгаан халаагур тавьвал зүгээр байна. Цахилгаан халаагууртай болмоор байна. Битүүмжгээр одоо ер нь сая концернер бол хийж байгаа энэ хаалганы эзэн жиргнүүдийг сайжруулах гэсэн байна. Дөрөвдүгээрт нь салхины шилний цан арилгагч. Энэ 200 он уум сэрэгчдүүд маань ихэнх нөгөө цан арилгагч шил халаагур маань ажилуулсан явж байгаа. Энийг бүгдийг ажилд оруулаад өгөөч. Бас нөгөө M62 уугийн загал ичтэрнүүдэд сүүлд нэг юм цахилгаан юу тавьсан шил халаагур. Тэр нь болохоор ингээд удаан хараад явхад бол нүдэнд амар тийм тесттэй ингээд ирж байгаа. Нүдийг маш их өвдөгдөг юм нь бол. Тэрийг бас одоо нөгөө шинэ тийм халаагур тавиул бас тэрийг нь харж үзээч гэж бичсэн. Прожекторын тусгал энэ болохоор уум электронууд маань энэ прожекторын тусгал маш их муудсан. Тэгэхээр энийг сая манай Улаанбаатар дээр 08 гэлцэн дээр туршиж үзсэн шиг бүгдээрээ LED гэрэлтэй болгоод өгвөл ямар вэ? Тусгалын сайжруулмаар байна гэж үзсэн. 6-т нь одоо халуун болохоор кабин бол маш халуун болдог. Тэгэхээр энийг шийдэнд бол air condition агааржуулагч тавьж өгөөч. Энэ уум сэрэлчдэрнүүдийн кондишнуудыг ажилд оруулж өгөөч гэж үзсэн байна. 7-т нь болохоор энэ одоо манай хот хэмжигчүүд маань бас уучраад нэлээд асуудалтай байдаг болсон. Мөн дээгүүр тууз маань өөрөө бас гарч байгаа өдөг байдаг бас асуудал тавьдаг учраас юу яасан. Энэ ледтэй тэрнүүдээ ер нь ингээд нэг электрон хот хэмжигчтэй ч юм тийм болгож өгөх боломж байгаа юу гэж тийм санал ирсэн байна. Дайнгарт нь кабины дуу чимээ манай загас сэрэлчдэрүүд маань бол кабинд маш их дуутай болсон. Тиймээс тэрний дууг багасгахын тулд шийдэл нь болохоор кабиныг одоо битүүмжийн сайжруулаад юу доторлогын юм чивэл яасан бэ гэсэн санаардсан байна. 9-р нь болохоор юу яасан? Нарны нэмэлт хаалт тавьж өгвөл яасан бэ гэсэн. Энэ манайх болохоор 200 уум сэрэлчдэрүүд маань ингээд нарны хаалт гэдэг ингээд хав тэн ингээд наачдаг. Тэр нь болохоор хүн тус машин шажиг босоо зогсоход өөр хаачдаг. Тэгэхээр тэрийг өөр нэмэлтээр юм уучин 60-уудад байдаг байсан шиг юм өөрөнгөтэй туслыг арай бууруулдаг ийм хаалт байвал байж болох болов гэж ийм санаарсан байна. За баярлалаа. Ясагт байна. Баяр үргэлж тийм. За манай ажилтны докторийн суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах гэдэг. Тавтай. Юу одоо нэгдүгээр
цалиус энэ ганцхан зүтгэрийн баригад гэх Улаанбаатар төмөр замын бүх ажил хамгаалж асуудлах гэж болж байна. Мэдээж жил болгон 10 20 байсан. 23 10 24 20 сая болохоор 10 шавьцлангаас 5 гэдэг нийт 15 нэмэгдсэн. Энийг болохоор тус 10 20-аараа нэмээд явуулах зүгээр нь болов гэдэг шийдэлтээр бичлээ. Тэгээ өдөө цалин өстөр хамгаалсан шинэ ажилчид одоо орж байгаа шинэ одоо бид нар 10 жилд ажилласан асуудал бол ингээд тууштай ажиллаж явах хүмүүс бараг тодорхой. Шинээр ажиллаж байгаа хүмүүс чинь анх орж байгаа хүмүүс чинь комсоо хэлдэг. Комсоо хэлэнгүүд аялалд явахсан нөгөө тэргээ угаагаад тэр нөгөө аялалд явахгүй тэргээ угаагаад хахаар энэ зүтгэрийн байгаад гэсэн ингээд тус өдрөө зурлдаг чанга ажил юм байна гэдэг. Комсон дуусах байхад шантраад гарч байгаа ойртууд байгаа. За энэ дээрээс за бусад асуудал нь энэ тушаал заавар захилгааны ойлгомжтой болох гэдэг. За баахан толгон А, Б захилгаанд гардаг. Одоо үе бүсний их 157 Б захилгаанд энийг үе бүсний километр зуудууд нь өөрчлөх болно. Тэгвэл А 157 тушаалаа дахиад байж болно. Километр зууд нь өөрчлөх гэж болохоос энэ тушаал нь хэвээрээ байж болно. Дахиад энэ нөгөө тушаал нь дахиад юу гэдэг 312 морь ч юм уу гэдэг өөрчлөлтөд нэг явна шүү дээ. Тэгвүүрээ 157-оор л үе бусаараа байж. Тэгээ километр зууд нь өөрчлөлтнөөс баригдуудаар дахин танилцуулаад 157 аа чинь 157 үргэлжлэх учраас дараагийн вирусны километр зууд нь өөрчлөгдсөн гэсэн. А 157-оор байж их зүгээр болов манай гэсэн юм байна. За гурав нь болохоор энэ туслах машинчиг хамт үзлээ. Энэ туслах машинчид нь яагаад шантраад ажлаас гараад байгаа нөхцөлийн хэлээсэн. Энэ нөгөө бичигдэрийг зэрэглэгээ үйлчлэгээ одоо цаг 27 минутаар хаагаад ороод цэглэлт хийгээд машинчууд яг цаг 27-оор хаагаад буучна. А туслах машинчууд ерхий цэглэгээ, үрхий цэглэгээ цэглэлтээ хийгээд буучна. Нөгөө депозитчууд чи цэглэгээ заавал хийж буугаад 2-3 цаг ингээд үрдэж хойно буудаг. Эндээс зарим нэг туслах машинчууд ингээд шантраад бас гайхах нөхцөл үрдээд нь шийдэлтээр бичсэн. За дөрөвт нь болохоор таадхан чөлөө зөвшөөрөл болно тэр бүдээр зарцуулах цаг баг гэдэг. А энэ болохоор нөгөө багиадуудад 48-ыг өгч байгаа шүү дээ. Улаанбаатар тэгшин одоо сарын тэр сарда нэг 9 цуваа хичээл 3 машинч тэдний өдөр 48 цаг авах ёстой. А яг нөгөө багиад чинь нэг хэрэгтэй нэг өдөр нь 48 авъя гэхээр тэр өдөр нь олдохгүй. Тэгээд тэр өдөрт нь 48 аваад тэр зүтгэрийн багиад яг хэрэгтэй ч юм уу ч юм. Яг хэрэг болсон үедээ 48 ингээд 30 шалтгаанаа хэлээд авч явах зүгээр наа ингээд энэ саналыг оруулсан. А баярс бол одоо энэ айгүй хэцүү асуудал байна л да. Баярс бол одоо зүтгэрийн бариад юм Улаанбаатар төмөр замын бүдээл яаж байгаа 12 цаг ажиллаж 8 цаг ажиллаж заавал хэдэн цаг ажиллаж энэ баярслыг авдаг. Энийг зүгээр баярслаар тэр үгээр ажилласан бол авдаг жомыг хөтөлөөгөө бөөнөрөө шийдээ цааш нь төвшүүлээд явуулах их санаа зүйл болоо. Энэ баярслаар ажиллаж байгаа усууд нь тэгээд баярслаар ажилласан юм чинь илүү цаг хийхгүйгээр аав нь тэр хүний сэтгэл санаа цаашдаа ажиллах гэж хүчин бас хэлэх болоо бид нар шийдэлтэй тэгж бичсэн. Камер систем өдрийг ярьж шиг болоо. Камер систем дан шахалтын болохоор шаардлагатай үедээ шалгаж явал яасан бэ? Тэр одоо ямар нэгэн зуршил бодлого хийсэн үедээ шалгаж явал яасан бэ? Камер систем мэдээж сайн талууд зөндөө байгаа. Мэдээж багиадуудын аврагч юм байна. Хаана юу байсан мэдээж багиадын буруутгах нэг энэ багиад зүй ажилласан байна гэх камер систем гаргаж байгаа. А гэхдээ камер системийн өдөр болгон задаа ингэ шалгах камер систем ганц нэг буруу нэг уцааны гаргаж ирэх юм уу? Тэн дээр имэйгээд камер системээс аягүй имэж төвшөлт тэгээ аягүй бол хоошоос алахаар уцаа аваад гэдэг. Машин чинь нэг юм хийж ирсэн байна. Туслах машинчтай хоошоос нэг 5 минут очиход яац юм бол ингээд санаа зовох асуудал гардаг ч юм уу. Нэг камер систем юм гэсэн. За энэ халууны үйлдэл хэлцгийг болгон кондишн тавих гэнэ. Энэ бүх хэлцгийг кондишн нь уу техник сургуулиудаас баг ажиллах үү. Уу техник ажиллах кондишнтэй байхгүй гэдэг. Тэгээд кондишныг их ажиллах шиг байна. Тэгээд ийм санаа төвшөлтэй байна. За манай баг нэгдүгээр сургалтын чанарыг хэрхэн сайжруулах вэ гэсэн хэлцүүлэхээр 9 асуудлыг дэвшүүлсэн байна. За нэгдүгээр нь болохоор ажлаа суугаад амарч байгаа байдлаар сургалтанд дууддаг. А энэ нь бол сэргээрээ бид нар нөгөө нэг зүтгэрийн баригадыг 7 хоног болгон дуудаар цуглуулах гэдгээрээ зүтгэрийн баригадын зөвлөгөөнийг 14 хоногт
нэг удаа хийдэг болсон. Тэгэнгүүт эсвэргээрээ нөгөө 7 хоногт нь болохоор сургалттай гээд тохиолдол дууддаг. Энэ асуудлыг болохоор 910 тушаалаараа цахимаар шийдэх боломжтой гэж үзээд захин сургалтын системийг илүү боловсронгуй болгоод эрс хүртэхээсээ илүү үр дүнд суурилсан дараа нь нөхөж үзэх боломжтой тэр боломжоор хангаад өгөөч. Яг сургалтыг болохоор захимаар гэж яг албан ёсоор яг тэр хөтөлбөрт нь тохирсон тэр сургалтыг хийжүүл дараа нь гэртээ юм уу ажлын байран дээр ямар нэгэн амар байранд нөхөд үзэх боломжтой болчихж байгаамаа. За хоёрдугаарт нь болохоор практик суурилсан сургалт автом. Энэ нь одоо яг юу гэдэг юм гэхээр хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой янз бүрийн хэвийн бус нөхцөл үүсдэг. Энэ нь бол голцоо автобус цэглэнтэй холбоотой асуудал байдаг болохоор энэ цэглэнтэй холбоотой автобустай холбоотой ойлголтуудыг яг бодит практик суурилсан алгоритмын дагуу ажиллах тэр нөхцлөөр хангаад өгчих юм бол тухайн хүмүүстээ бол илүү үр дүнтэй болоо гэж үзэж энэ асуудлыг бас дэвшүүлсэн. За 3-р нь болохоор мэрэгжлийн төвшинг тодорхойлох. За энэ мэрэгжлийн төвшинг тодорхойлох гэдэг нь өөрөө сургалтын чанартай айгүй зайлшгүй холбоотой асуудал болоод байгаа юм. 10 тус машин байдаг гэж бодоход мэрэгжлийн төвшинг өөрөө харилцаа адилгүй байдгаас болоод арай жоохон мэдлэг сул тус машин ч юм уу зүтгэрэн бариад эсвэргээрээ бүр нөгөө нэг үлдэх нөхцөл бүрдээд байгаа. Тэгэхээр яг энэ сургалттай адилхан левел тогтоогоод тэр левелийнхээ дагуу тухайн сургалтчтайгаа харилцаад явах юм бол илүү үр дүнд хүрч зүтгэрийн бариад нэг төвшөнд хүрэх боломжтой болоо гэж үзэж энэ асуудлыг бас дэвшүүлсэн байгаа. За 4-р нь болохоор тэрнжаар дутмаг буюу байхгүй. Тэрнжаар гэдэг нь өөрөө одоо бидний зүтгэрийн бариадтай холбоотой бүр зайлшгүй байх ёстой асуудал буюу хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал болохоор тэрнжаар бол одоо яалчгүй энэ төрөнд бас хэрэгтэй байгаагаас хэлмээр байна. За тэгээд сургалтын бааз гэдэг дээр болохоор юу гэдэг бас компьютерийн хүрэлцээг бас илүү боломжтой болгож нэг компьютерийн хэрэгцээг болохоор ер нь жоо нэмээд өгчвөл нэг 5 машин 60 машин суугаад яг нэг дээсэн дээр мэдлэгийн түвшингөө тодорхойлоод явбал өрсөлдөө үүсээд ирэхээр сонирхол татна. Тэгээ үр дүнд хүрнэ гэж байгаа. Хоёрдугаар нь болохоор энэ дотроо байгаа нэг асуудал нь юу гэхээр машинч нэгдүгээр болон 2 3 дугаар зэргийн шалгалт болон зөвшөөрлөг шалгалтанд орохдоо яг юу мэдэх ёстой тэр баазыг хөгжүүлээд тэр баазын дотроос билет боловсруулаад тэр билетнээс асуух юм бол тухайн шалгалт зэргийн зэрэг горилж байгаа хүмүүс болохоор илүү юу мэдэх нь тодорхой байгаа болохоор илүү одоо үр дүнтэй байх юм болоо гэж үзэж энэ санааг бас дэвшүүлсэн. За 7-р нь болохоор заах арга барилыг сайжруулах. Заах арга барилыг сайжруулах гэдэг дээр мэдээж сургуульд орж байгаа зааварч шинж болон зааварчтай болохоор мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтанд хамруулах, дээшлэлээ цаашдаа нөгөө сэтгэл зүйчтэй хүртэл уулзаж одоо ямар түвшний хүнтэй яаж харьцах тэр боломжийг нь хангаад заах арга барилыг сайжруулаад өгчүүлээс үр дүнд хүрэх боломжтой болов гэж бас үзье. За тэгээд дараагийнх нь болохоор сурах хүчиг дутмаг. Сурах хүчиг дутмаг гэдэг дээр нь болохоор яг тодорхой бүрэлдэхүүний талаар нэмж хэвлүүлэх гэдэг юм уу тэр талаас нь бол бичсэн. За дараагийн нэг асуудал нь болохоор хувь хүний сэтгэл зүйд ачаал болохгүйгээр тайлбарлаж заавчлах гэж байна. За энэ юу гэхээр нийт одоо инженер техникийн ажилчид бол шууд холбоотой. Бид нар бол одоо юу гэдэг нэг завин дээр суусан нэг хамт олон нэг зорилгын төлөө явж байгаа. Тэгэхээр удирдлагын түвшинд ч бай, инженер техникийн ажилтнч бай, зүтгэрийн баримтч бай, ямар нэгэн байдлаар тушаал зааврыг за чи тэрийг мэдэхгүй юу гэж одоо айлгаад сүрдүүлээд байхаас илүү тэр хүн өөрөө лидер байхын тулд тэр хүндээ яг үндсэн санааг нь ойлгуулад өгөх тийм чадвартай байж тэр хүн яг үндсэн зорилгоороо буюу тэр одоо зорилгыг одоо яг биелүүлэх боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг
Галт тэрний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд нэг хүн нэгээс хайгаад нэг дарамтанд ороод тийш явахаас илүү нэг юм ойлгоод юм уу нэг сэтгэл зүйн арай хөнгө ачаал аваа явуучвал галт тэрний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахаас илүү бас нэмэртэй болов гэж бодож энэ санааг оруулсан. Тэгээ хамгийн эцэст нь болохоор сургалтын зорилгыг тодорхойлох үр дүнд хүрэх байдал одоо дутмаг байдгаас гэдэг нь болохоор энэ юу гэхээр энэ үед ерөөсөө одоо яг үндсэн бүх одоо асуудлуудыг шийдэх боломжтой үр дүн юу гэхээр энэ үзгээр хувь хүнтэй шууд холбоотой асуудал болчихж байгаа. Тэгэхээр хувь хүн сургалтыг чанарыг сайжруулж сурч мэдснээр ямар үр дүнд хүрхийг юугаараа илүү хийдгийг контент юм уу ямар нэгэн зорилттой ажил хийж тухайн хүн сургалтын одоо үр дүн чи энэ сургалт авснараа юм уу мэдлэг чадвартай байснараа дараагийн түвшинд ингэж хүрэх юм байх шүү гэдэг тэр үндсэн ойлголтыг нь өгснөөр бол тэр нь бол бусад асуудлууд ерөнхийдөө шийдэгдэх боломжтой гэж үзэж байгаа. За тэгээ анхаарал тавьсан явдал баярлалаа. Хэрхэн сайжруулах вэ? Манай баг ярилцаад энэ камерын асуудал нь яг кабин камераст хоёр талтай байгаа. Нэг талаараа бас баригдыг авч ийн, нөгөө талаараа бас ховч баакаар. Амралтын цагээр 24 хамаагүй байгаад тэр комиссаа хийлгэж байна. Тэгээд комиссны цагаар сартаа багтааж өгөхгүй мөнгөийг нь цагийн гүнч юм болоо шүү. Тэгэл хайчаад байна. Энэ гурдах нь болохоор болсон асуудлыг хөв хүнд хангамж нийт баригдыг гэж бөөнөр хамруулгаагүй тэр төвчлэгээр бүгдийг ингэ шалгашгүй аваад эргүүл шалгалтын асуудал нь замын даргын үеэр баригдыг бүр илүү эргүүл шалгалт хийгээд тэгээд зүгээр анхааруулж юм юухгүй шууд толгой цоолох. Тэгээд дараа комиссны үеэр комиссар бүр дуустал комиссар хийх. Зөрчилтэй дэвчтэй. За өдөртөх ажилтны харилцаа хандлага. Энэ нэг жоохон төмөцгийн босоо өдөртлөг гэснээр нэг жоохон бацаатай юм аа. Тэгээд сэлбэг материалын хавуулт. Энэ нэг бүр амар хэцүү. Тэр аваа самжтай тэр битээ аваад самжтай тэр авахгүй гэхээр засуурчт нь юм байхгүй сэлбэггүй байгаад тэр яг авах хэцүү авахгүй зү аваа гарахаар жинс таваа ачлаа гэдэг. Юу нэг тийм хэцүү асуудал. Тэгээд манай хэлцээ энэ комиссар кабины камерны асуудлыг болохоор асуудал болсон үед нь үздэг баймаар. Тэгээд энэ комиссийн үеэр тэр энэ тоор орохт нэг арт цэвэрлдэг хүмүүстэй ч юм уу тийм байх гэж бас нэг комиссар орохтой хөнгөн болох юм болов. Тэгвэл нэг нахаарсан зэрэг байгаараа тэгээд угаалсан гэргүүл байхгүй. Энэ буруу боллоо. Энэ комиссийн цэдэг. Энэ гурав дахь хувь хүнд арга хэмжээ авдаг, бус хүмүүстгөө сэрэмжлүүлэг байдлаар танилцуулдаг байх болохоор тэр эмчилгээ баг шалгаад авах юм. Тэгээд нөгөө баахан дүрмээрээ зарим давхцаа энэ өдөртлөгийг харилцааны тийм жоохон гайгүй болохгүй. Тэ сургалтын хамгаалалт юу шиг яриад байгаа. Яаж бүх материалыг бол ярьсан. За баярлалаа. Юм шалгуулж идэл хаштаг бид нар одоо очих цагтаа нэрвж шалгах гэж үзэж байгаа одоо энэ баахан хэцүү авч шаардлага байна уу? Тэгвэл ганц таблет байна. Тэр таблет чинь бүхэн файлаар орж байна. Автобус, гурван дүүрэн, алгоритм, дэлгэрийн карт, тушаал зааварч бүгдээр файлаар орж байна. Энийг зүгээр
цүнхэндээ ганц тав тэгээд аваад явж болох боломжтой бол тийм асуудыг шийдэж өгч байна. Энийг нэмээд биччихье тий. За тэнд. За сайн байцгаана уу, намайг Бямц цогцол Увсан дөрж гэдэг. Би Сайншин татах хэсэгт ашигтай инженер ажиллагаа. За өнөөдөр бол маш их түүхэн өдөр болж байна. За машинчин 3 дугаар зөвлөгөө Сайншин татад одоо үүсгэн байгуулж байна. За тэгээд өнөөдөр бол Сайншин татах хэсгийн хамт олон бол машинчин 3 дугаар зөвлөгөөнд маш их хүчин чармаалт гаргаж ажиллаж байна. За энэ утгаараас бас зарим тжэник 2 татах хэсгийнх маань бас сэтгэл өндөр маш сайхан оролцож байна. За тэгээ миний бие бол ерөнхий одоо машинчин 3 дугаар зөвлөгөөний ерөнхий удирдлагаар оролцож байгаа. За ийм ч бас бид нар бас цааш таатай сайн бас хичээж ажиллах болно гэдгийг уриалж байна. Тэртээ хоббиг зөрсөн хүний сэтгэлийг учруулахаар тэвэр дүүрэн золголтой гал тэрэг хурддана. Үрийн тунгадаг туяагаар тэнгэрийн хормойг орооч үчин цагаан бүрийгэр зорьсон газраа ирлээ. Эрцэрхтэр чуудын төмөрж олоогай хүлдэгэ. Ихорны ханамын их мөрөгтэй хүлдэгэ. Орт замын дундаас буцаж болохгүй хүлдэгэ. Унтхнорыг сэрнээсэн эзэн хямртай хүлдэгэ. Таныха үлдээсэн алтан миштэй алхаа ачид ганг тэргнийхээ мөнгөн дөрөөг жангааж амраг сайхан ханыхаа дулаахан харцаар үдүүч алс холын замда дуу аялан гардгаа. Эрцэрхтэр чуудын төмөрж олоогай хүлдэгэ. Ихорны ханамын их мөрөгтэй хүлдэгэ. Орт замын дундаас буцаж болохгүй хүлдэгэ. Унтхнорыг сэрнээсэн эзэн хямртай хүлдэгэ. Эрцэрхтэр чуудын төмөрж олоогай хүлдэгэ. Ихорны ханамын их мөрөгтэй хүлдэгэ. Орт замын дундаас буцаж болохгүй хүлдэгэ. Унтхнорыг сэрнээсэн эзэн хямртай хүлдэгэ. Цагаан салхин мөнхийн цэнхэр уянгатай. Яг харин боцоо учруулж өгөхөөр яардаа. Цаг цагийн алсад мөнхөд хамт нөхөд бэ. Цагаан сүний ороотой холсон мөнгөн зам нэ. Эрцэрхтэр чуудыг төмөрж олоогай хүлдэгэ. Ихорны ханамын их мөрөгтэй хүлдэгэ. Орт замын дундаас буцаж болохгүй хүлдэгэ. Унтхнорыг сэрнээсэн эзэн хямртай хүлдэгэ. Эрцэрхтэр чуудыг төмөрж олоогай хүлдэгэ. Ихорны ханамын их мөрөгтэй хүлдэгэ. Орт замын дундаас буцаж болохгүй хүлдэгэ. Унтхнорыг сэрнээсэн эзэн хямртай хүлдэгэ. Одом орны дорны гой бос уртын урт хөврөх ган замаар урчлан түчээлэх гатрик хурдална эрен зунтага хөдний дүсээ элчи тэрний эзэд бит сэтгэл
зүлэглэр амжилт дагуулсан сайн шантаах хэсгийхээ ажил үйсэн гэгэн хүндэд амьдрал жарлын торгон замба их орны хөгжлийн төлөө энэ бие зориулж явна эрен зунтайгаа хөдний дүсээ ич тэрэгний эзэд бит сэтгэл зүлэглэр амжилт дагуулсан сайн шантаах хэсгийхээ эцдэн болсон алдар цутнуудаа түүхэнд мөнхөлсөн хос мөнгөн ган замаа хорвоо туулах хувьтай билээ эрен зунтайгаа хөдний дүсээ ич тэрэгний эзэд бит сэтгэл зүлэглэр амжилт дагуулсан сайн шантаах хэсгийхээ эрен зунтайгаа хөдний дүсээ ич тэрэгний эзэд бит сэтгэл зүлэглэр амжилт дагуулсан сайн шантаах хэсгийхээ сайн шантаах хэсгийхээ наран мандах нутгаас уудаг орны дорны бойбос уртын урт хөврөх ган замаа урчлан түлчээлэх гатрих хурдална эрен зунтайгаа хөдний дүсээ ич тэрэгний эзэд бит сэтгэл зүлэглэр амжилт дагуулсан сайн шантаах хэсгийхээ ажил үйсэн гэгэн хүндэд амьдрал жарлын торгон замба их орны хөгжлийн төлөө энэ бие зориулж явна эрен зунтайгаа хөдний дүсээ ич тэрэгний эзэд бит сэтгэл зүлэглэр амжилт дагуулсан сайн шантаах хэсгийхээ эцдэн болсон алдар цутнуудаа түүхэнд мөнхөлсөн хос мөнгөн ган замаа хорвоо туулах хувьтай билээ эрен зунтайгаа хөдний дүсээ ич тэрэгний эзэд